За анх 45 хоног хизээ тусах бол гэж бодож исэн. Тэгээд яг 40 тэгээ яг ингээд дундаа бэлтгэлд ороод ингээд эхлэхлээр нэмт за төгчий шүү гээл гисэн тий. Тэгэл өнөөдөр ингээд яг 45 дахь хоног нь сүүлийн өдөр тулчлаа. Тэгээд 45 хоногийн өмнөх болон дараагийн одоо өнөөдрийн сэтгэл зүй бол үнэхээр дээд зэргийн бүр өөртөө сэтгэл хангалуун байна. Тэгээд өөрийгөө хамгийн түрүүнд ялж чадсандаа баярлж байна. Тэгээд яг энэ цаг мөчид бас ингээд энэ шоу бас надад яг зориулагдж ирсэн юм шиг санагдаад байна. Тэгээд одоо удахгүй одоо хэмжилтээ өгөх гэж байна. Тэгээд одоо ямар ч гэсэн сайн үр дүн гарсан бах гэж дотоо бүр итгэлээ сууж байна. За биений ерөнхийдөө яг цээжний хэсэг. Тэгээд одоо олон жил алдагдсан миний дээдлийн игэмний яс маань гарч ирсэн. Тэгээд ер нь бол уг нь бол мөр айгүй сайтай гэсэн чинь мөр маань бүр амар сайн тодорч гарч ирсэн. Тэгээд ерөнхийдөө миний хувьд бол яг биенийхээ яг ерөнхий обоймаараа яг зэрэг буусан. Тэгээд өнөөдөр бол сэтгэл хангалуун байна. Ер нь бол тэмцээнд дөнгөж яваад эхлээл яг дэглэмд ороод ирэнгүүт би айгүй их унж боссон. Маш их ингээд за би ер нь энэ нэвтрүүлгийг ер нь болий гэл нөгөө ачаалыг даахгүй тэ эхний 2-3 өдрийн ачаалыг даахгүйгээд айгүйх нурсан. Тэрийг нуумааргүй. Тэгээд тэгсэн ирнэл өглөө босч ирэнгүүтээ за ер нь л өөрийгөө хайрлах хэрэгтэй гişүү жаргалмаа чи ийм гоё боломж орж ирсэн юм чинь боломж ирсэн юм чинь гэж өөрийгөө зоригжуулаад тэгэл өглөө болгон ингээл хичээгээл ирсний үр дүн өнөдр сайхан биетэй сайхан бие уурлаад сууж байна. Эрүүл хоолтоор эрүүл дасгал хөдөлгөөнөөр 45 хоногийн хугацаанд ингээд ануухай багш ингээд биднийг үнэхээр гоё болгож өглөө. Тэгээд хүн чинь бас айгүй арчаагүй юм биш үү ингээд за өмнө нь бол энэ шоунд орохоос өмнө угаасаа за турандаа гэж бодож исэн боловч хизээч хэрэгжүүлнэ гэж юус бодохгүй хэрэгжүүлэндээ гих бодлоо л ерөөс надад төрөхгүй за турандаа л гэсэн зүгээр тийм бодлыг ингээд өөрөөр аргалаад явж исэн. Гэтэл өнөөдөр ингээд ануухай гэдэг энэ сайхан бүсгүй тэ таарад ингээд шоунд нь оролцоод тэгээд бидний ингээд чин сэтгэлээсээ тэ бүр ингээл хална гаднаа хайрын дотроо гэдэг эмхтэй байгаа байхгүй юу. Биднийг ингээд дайчлал тэ чи чадна штэ ингийн штэ хоолныхаа дэглэм ингээрэ тэгээрэл өдөр шөнөгүй ингээд чадчихэл за яаж ийж сэтгэл санаа ямар ингээд бүх талаас нь ингээд дэмжлэг өгч байгаа өгж исэн багштай маш их баярлалаа. Одоо тун удахгүй финалийн шалралт болох чинь тэгээд тэр финалийн шалралт бид өөрийгөө одоо арай нэг өөрөөр хүч зоригтой тийм эмхтэй гээд гаргаж ирнэ. Тэр багш нарын өмнө одоо гоё төгөлдөр гайхалтай болоод шин жаргалмаа арай нэг өөр өнцгөөс хүмүүст харагдсан, миний найз хөд гэр бүлд харагдсан арай өөр өнцгийн жаргалмаа гарч ирнэ. Тэрэндээ одоо бэлдэнэ. Одоо финалийн өдрөл хүлээж ин да.